За яг нэг зүйл дээр төвлөрч асуултаа асууя боловсролын яам бил дээр. За хүний хөгжлийн бодлого, за тэр дундаа Эрдэнэ боловсролтой Монгол хүн бодлогын хүрээнд за биелэлт бол 82% гэж гарчээ. Одоо бараг энэ дотор байгаа хамгийн өндөр хувь юм шиг. Энийг би одоо яг энийг үзэж байгаа аав ээж нараас асуумаар байна. Оюутан суралцагчдаас асуумаар. Та нарын Эрдэнэ боловсролтой Монгол хүн бэлтгэж байгаа энэ хөтөлбөр 82% биелсэн гэж та бүхэн үзэх үү? За бид хүн одоо ингээл анги танхимын бүртэмж ярьж байтал дэлхийд даяараа боловсролын салбарын хиймэл оюун тэр чигээр нь өөрчлөлөө штэ. Өнөөдөр бид нэг зүгээр ChatGPT-гээр төсөөлөх шиг байна. Энэ оюутан суралцагчдын боловсрол авах үйл процесс энэ систем тэр чигээр 2030 он ихэд бидний танихгүй болтол өөрчлөгдөнө. Тэгэд бид нар яг уу анги танхимынхаа суралцагчдын хүртэмж ярьсаар л байна. Ийм том өөрчлөлт явж байгаад бид нэр яг тэр татварлагчдын мөнгийг захиран зарцуулсан дээрээ 82% гэж өөрсдөө онгороогоол явж ах шиг байна. Асуудлууд их байна та. За боловсролын зээлийн сантай холбоотой асуулт асуунаа дахиад. 2025 онд 158.4 тэрбум төгрөгийг батлаж өгсөн та. Энэ бол тухайн үедээ түүхэн хэмжээний том төсөв. 158 тэрбум төгрөгийг бид нар хүүхэд залуучуудаа боловсролын боломж олгож төсвөлсөн парламентаас баталж өгсөн. 33.6 тэрбум нь иргэн төлөлтөөр явах байсан та. Энэ сэдвийг хангалттай улс төржүүлж олон нийтийн хараан дор авчирч өгсөн. Тэгэхээр парламент бол энэ дээр засгийн газарт бол маш том дэмжлэг болсон шүү. За энэ иргэн төлөлт сүүлийн 3 жилд 42 тэрбум болсон. Урд өмнө нь бол нэг жилд 2-3 тэрбум иргэн төлөгддөг байсан. Хинж иргэн төлөлтийн ардаас хөөцөлдгөө бүгдээрээ тэтгэлгээ ойлгоцсон. Энийг тухайн үедээ гарч ирснээс хойш 42 тэрбум иргэн төлөгдөж болдгийм байна. Энэ 42 тэрбум бол тухайн жилүүдэд дандаа хүүхдүүдэд боловсролын боломж олгоод очсон. За Монгол банкнд зээлийн мэдээллийн санд мэдээлэл ялгаатай очдог байсан. Ардын хүүхдүүдийн мэдээлэл очичоод за дарга зэрэгнэрийн хүүхдүүдийн мэдээлэл явддаг байсан шүү дээ. 10 хэдэн жил, 20 жил тэгж явж ирсэн. 14 мянган хүүхдийн мэдээлэл очсноос хойш иргэн төлөлт огцом сайжирчээ. Гэтэл одоо ямар асуудлууд над дээр гомдлуулж ирж байна гэсэн чинь нөгөө Монгол банкны зээлийн мэдээллийн санд авж байгаа зарим хүүхдүүдийн мэдээлэл дундаасаа алдардаг. За ийм нэг жишээл гаргаж ирэх юм бол би 154 мянган суралцагч аав ээжтэй хамт гарна штэ. Өнөөдөр бүгдээрээ ёс зүй ярьж байгаа. Татварлагчдын мөнгнөөс хамгийн ёс зүйтэй хөрөнгө оруулалт боловсролын боломж байдаг шүү. Тэгэхээр энэ дээр хатуу ярина шүү. Монгол банк руу хүүхэд ялахгүйгээр зээлийн мэдээллийн санд бүгдээр очих ёстой. Энэ дээр хариулт авъя. За энэ иргэн төлөлт сайжрахгүй бол 2026 оны төсөвдөр 145 тэрбум төгрөгийн иргэн төлөлтөөр боловсролын боломж олж очиж штэ. 145 тэрбум энэ иргэн төлөлтийг хэрхэн хийхээр төлөвлөж байгаа вэ? За надад ирээд салдгүй нэг гомдол байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний үр хүүхдүүд татвар төлөгчдийн мөнгнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролын зээлийн сангаар дамжуулж буцалтгүй тусламжаар боловсролын боломж олж очдог. Дараа 1 минутаас сунгаад авчиадгүй. За 1 минут сунгая. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын 1 минут сунгая. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролтой хүн болохын төлөө илүү урт замыг туулдаг юм штэ. За надад ирсэн асуултын хариун дээр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2025 онд ердөө 6 хүүхдэл авч 158 тэрбум төгрөгөөс 24 сая төгрөг л очсон байна. Өмнөх жил нь ерөөсө 2 хүүхэд авч 6 сая төгрөг. Аав ээжнэр нь одоо хүртэл авч чадахгүй байна гэд надад тандаа сүүлдээ шүүхтэй явж. Ийм байлгамааргүй. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эн чинь буцалтгүй тусламж болж очдөг шүү дээ. Энэ дээр квот гэж байхгүй шүү. Шинэ журмаар квотгүй те. Энийг нэг хил ам болголгүйгээр нэг хитэн хүүхдүүд яагаад өгч болдгоо юм бэ? Тэр хүүхдүүд энд сууж байгаа бүх хүнээс урт зам туулж боловсролтой болох гэж хичээж байгаа шүү. За энэ дээр маш тодорхой хариулт.
За 4 нэмэр микрофон. За бат найрамдлаг шинэ асуултанд хариулъя. Боловсролын яам төрийн нэрийн бичгийн дараах бат жаргал 3 асуулт асуулаа. За эхний таны хэлсэн хиймэл оюун дэлхийн ертөнцийн ховсон өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал түүний дагуу бас зохион байгуулалт бодлогын хариу арга хэмжээний таны санаа зовж санал хэлж байгаатай бол бүрэн санал нэг байгаа. Тэр ч утгаараа багшлахуугаас суралцуу чиглэсэн хиймэл оюунд багш нарыг нэн тэргүүнд бас багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр бас Google компани Gemini хиймэл оюун суурилсан сургагч багш нарыг бэлдээд ялангуяа хүүхдүүдтэйгээ илүү их ажилтдаг, хүүхдүүдтэй зориулах цагийг нэмэгдүүлэх, цаастай буюу төлөвлөгөө, тайлантай харилцах энэ цаг хугацааг богиносгох чиглэлээр ихний ээлжинд бол зохион байгуулалт хийж байгаа. Хоёрдугаарт нь хиймэл оюунд чиглэсэн үндсэн суралцууд чиглэхийн арга барил технологийн өөрчлөлтийн дагуу хөтөлбөрийн шинжилгээг бас хийж байгаа. За бага боловсролоос эхлээд компьютерийн ухааны хичээлийг шинжилсэн хөтөлбөрөөр оруулахаар бэлтгэл ажил хангагдж байна. За хоёрдугаарх боловсролын зээлийн сантай холбоотой асуудал яг харахгүй таны бас оролцоо боловсролын зээлийн сангийн манай албаагчтай хамтран ажилласан энэ цаг хугацаанд бас иргэн төлөлтийн хувьд бол бас агц гарсан. За 2025 онд бол 17.6 тэрбум төгрөгийн иргэн төлөлт хийгдсэний 14.2 тэрбум нь бол дотоодын зээл байна. За үүнээс 2.2 тэрбум төгрөгийн зээл нь зээлийн мэдээллийн санд Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нэмж оруулснаар бүрдүүлснээр одоо 2.2 тэрбум төлөгдсөн байгаа. За гадаад зээлээс бол 3.4 тэрбум бол төлөгдсөн байгаа. За 2025 оны 12 сарын 31-ний байдлаар бол нийт 301 тэрбум төгрөгийн авлага байгаа. Дотоодынх бол 60 тэрбум, гадаад зээлийнх 241 тэрбумын энэ авлага байгаа. За энэ авлагыг бас Монгол банкны зээлийн мэдээллийн санд ямар нэгэн өөрчлөлт бол оруулаагүй байгаа. Завсар зайгаар таны санаа зовж байгаачлан өөрчлөлт орсон нь иргэн бас гомдол гаргаад шүүхийн шийдвэрийг биелүүлэх энэ хүрээнд зээлийн мэдээллийн сангаас өөрчлөлт орсон ийм асуудал бол бас байгаа гэдгийг бас танд хэлье. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын зээлийн сангаас санхүүжээд ингээд суралцахад бид бол бүх талын одоо үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлэх бодлогод баримталж байгаа. Гагцхүү бидэнд нэг зүйл хязгаарлаж байгаа тэр бол төсөв. Төсөв маань өөрөө хязгаарлагдмал ковотгүй хязгаарлалтгүйгээр хүсэлт болгоныг бол одоо шийдвэрлэх бас туйлын хязгаарлагдмал нөхцөл байдал байдаг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15-ын 3 дээр бол ямарваа нэгэн шаардлага шалгуур тухайлан одоо тавилгүйгээр хүсэлт ирүүлсэн ихтэй сургуулиудын урилга авсан болгонд одоо санхүүжилт олох энэ боломж. Бат найрамдлаг шүү. За бас нэг маш тодорхой асуулт асуучаа. За болсон зээлийн сангийн за энэ бол угаасаа хил ам дагуулдаг. Бид нар хил ам дагуулж байгаад энийг иргэн төлөвлөл. Парламентын зүгээс бүх төрлийн арга хэмжээг авч дахиж хөөцөлнө. За болсон зээлийн сангийн захирлыг сая 12 сарын 30-нд чөлөөлсөн. За энд боловсролын сайд туслахаа болсон зээлийн сангийн дараагаар тавьсан уу? Туслах нь байсан хүн мөн үү? Та энэ тийм үгүй гэж яагаад хариулах хэрэгтэй. Боловсролын сайдад туслахаас нь өөр боловсон хүчин олдсонгүй юу? Татварлагчдын 158 тэрбум төгрөгийн асуудал ярьж байгаа. Энэ бол хамгийн том сангуудын нэг шүү дээ. За хоёрдугаарт ажилтаа тэмцэх газраас танаа яамд удаа 4 удаа шүү. Та мэдгдэл ирүүлсэн. Тэр яагаад шийдэгдэхгүй байгаа вэ? Маш тодорхой хариулж. 4 номер. За гишүүний асуултанд нэмж тодруулъя. За авилгалтай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгэнд нийт боловсролын зээлийн сангийн зээлийн чөлөөлөлтөнд оролцож гаргасан шийдвэрүүдийг засгийн газрын 2 тогтоол засгийн газрын гишүүн сайдын 17 тушаалаар нийт 1035 иргэний асуудал байдаг. Үүний 832-ыг хүчингү болгож чөлөөлөхийг одоо боловсролын яам болоод засгийн газар хэрэглэх газар авилгалтай тэмцэх газар мөрдөгчийн дүгнэлтээр үл ирүүлсэн байна. За бид энийг бас судалж үзсэн. Энд 832 энэ чөлөөлөгдсөн иргэний 810
5-аас дээш жил боловсролын зээлийн санта хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж үзээд 5-аас дээш жил төрийн албанд ажиллаад ингээд гэрээний биелэлд хангагдсан гэсэн ийм дүгнэлттэй байдаг. За 10 иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг энэ дотор. За 5 иргэн нас барц. За 1 минут сонгоё. За ийм асуудал бас байдаг учраас за үүний дотор бас гэмт хэргийн нөхцөл байдал үүссэн байж болцсошгүй гэдэг авилгалтай тэмцэх газар бас шалгаж байгаа. За энэ хууль шүүхийн үйл ажиллагаа эцэслэн одоо дүгнэгдсэний дараагаар бид одоо энэ асуудлыг бол эцэслэн шийдвэрлэх боломжтой. Түүнээс наан бид одоо бас иргэдийн эрх зарим нэг байдлаар зөрчигдөлтүүл эргээд бас нөгөө талд хууль шүүхийн асуудлууд өрнөх ийм боломж байгаа. За боловсролын зээлийн сангийн дараагаар ажиллаж байсан энэ удирдлагыг солих асуудал гарсан. Үнэхээр бас сайн тал бол бас байгаа, анхаарах асуудал бол бас байгаа. Сайн тал нь юу гэхээр боловсролын зээлийн сангийн иргэн төлөлтөнд бол бас агц гарсан. За нөгөө талд нь боловсролын зээлийн сан иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа. Ямар нэгэн хүн сурталгүйгээр, саадгүйгээр за тэгээд дээр нь шуурхаа үзүүлэх юм үүрэгтэй. Энэ хугацаанд бас иргэдийн гомдлын дагуу 6 төрийн 6. За дахин сонгоё. За би тим гэдээ бас танд нэмж мэдээлэхгүй бол бас болохгүй болоо гэж бодож байна. Тэгээд энэ удирдлагаар ажилласан иргэнийг үл тийм ээ. Өөрчлөсөн боловсролын сайдын тушаалаас боловсролын сайд бас өөрийн бүр эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн байдаг. За эргээд нээлттэй сонгон шалгаруулалт явах боломж нь боловсролын зээлийн сангийн удирдлага дээр хаалттай байдаг. Яагаад гэвэл өмнөх ажиллаж байсан удирдлагын хяналт шалгалтын ажил хуулийн байгууллага дээр явагдаж байгаа учраас төрийн албанаас түтгэл зүтгсэн учраас оронд нь нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж болдгоо. За тэр одоо ажиллаж байгаа удирдлагаар ажиллаж байгаа залуу бол бас Америкт боловсрол судлалаар боловсрол эзэмшсэн багш мэрэгчлээ. Боловсролын сайдын туслагаар ажиллаж байсан нь үнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа. За үлцгийн хүүгэн шижир гүшүүн. За өдрийн минь сайд байхгүй. Дэд сайд байхгүй. Ерөнхий сайдаас гараа авчиж. Тэгээд одоо ингээд энэ сайд нарыг яаралтай томилохгүй бол Монголын бүх яамдууд чинь сайдгүй болчихлоо. За магадгүй одоо үндсэн хуулинд байгаа ерөнхийлөгчдөө зөвсөлдсөх 7 хоногийг хүлээгээд